Дэлхийд алдартай солонгосын K-pop хамтлаг BTS өнгөрсөн бямб гарагт Сөүл хотноо эргэн ирэлт нэртэй тоглолтоо хийсэн мэлээ. Уг тоглолтыг үргэлжлэн байдлаар 250 мянган хүн үзэх тооцоол гарсан ч бодит байдал дээр 104 мянган хүн үзжээ. Үүнээс олж даваа гаргийн арилжааны үеэр BTS хамтлагийн HYBE агентлагийн хувьцааны ханш Сөүл хөрөнгийн бирж дээр 15.5% оромсон байна. Уг нь HYBE-ийн хувьцааны ханш BTS хамтлагийн энэ онд эхлүүлсэн аялан тоглолт болон баасан гарагт худалдаанд гарсан Arirang цомгийн нөлөөгөөр өсөөд байсан ч тоглолтын дараа ингэж огцон мунлаа. Харин уг тоглолтын үзэгчдийн тоо бага байсан нь өмнөд Солонгосын эрх баригчдын хэд олон хүн цуглархаас сэргийлсэн хатуу хараа хяналт болон зохицуулалттай холбоотой байх магадлалтай байна. Уг тоглолтыг дэлхийд дахина Netflix 190 улсад шууд дамжуулсан юм. BTS хамтлаг 4 жилийн дараа Arirang шин цомогтойгоор тоглолтоож эргэн ирж байгаа нь энэ байлаа. Өнгөрсөн 4 жил тус хамтлагийн 7 гишүүн өмнөд Солонгосын хайрмад хугацаа цэргийн алба хаах болсонтой холбоотойгоор уран бүтээлийн цэцэрлэг авсан байсан юм а. Netflix платформ дээр BTS хамтлагийн тоглолтыг шууд дамжуулалтын статистик энэ 7 оны сүүлээр гарна. Нэмж мэдээлэхэд BTS хамтлагийн 1 жил гаруй хугацаанд үргэлжлэх аялан тоглолт эх сард эхлэх бөгөөд дэлхийн 23 улсын 34 хотод нийт 82 тоглолт зохион байгуулах юм байна.